Хайрт найзууд минь, өмнөд Юдагийн ард түмэн Вавилонд олзлогдсон 70 жилийн турш амьдарсан байдаг. Гэсэн ч Бурхан өөрийн ард түмнээ эцсээ хүртэл хайрласаар байсан. Бурхан тэдэнд туслахын тулд хүчирхэг Персийг ашигласан юм. Персийн анхны хаан Корош Бурханы талаар мэддгүй байлаа. Гэтэл нэгэн өдөр Корош хаан Юдагийн ард түмэнд нутаг руу буцсгаа та нарын итгэдэг өөрийн Бурханд эзэндээ сүмийг барьж өг. Хин хийсэн ажил юм бол Бурханых. Ингээд Юдагийн ард түмэн 1, 2, 3 үеэр хуваагдсан Ерүсалим руу буцсгаажээ. Халелуя! Ингэж нэгэн үе Персийн хааны дарс хариуцагч сүнж Нехемия гэдэг Юда хүн байлаа. Тэрээр Персийн хаанд үйлчилдэг өндөр албан тушаалаас хааны хайрыг авсан зарц байв. Гэтэл нэгэн өдөр Нехемия өөрийн дүүгээс Израилийн тухай яриаг сонслоо. Бурхны төлөвлөгөөний дагуу олон юдачууд төрлөх хоттоо эргэж ирж ариун сүмийг босгосон боловч Ерүсалимийн хаан хаалганууд бүгд шатаж ард түмэн дайсны дайралтанд өртөх аюулд оржээ. Нехемия энэ гунигт мэдээг сонсоод Бурханд хандан "Бурхан минь, яавал дээр вэ? Бурхан минь намайг Израилийн ард түмэнд туслахаар Юда руу явуулж өгөөч. Бурхан минь, манай улсад туслаач дээ." Ингэж чин сэтгэлээсээ залбирав. Персийн хаан 4 сарын дараа том баяр тэмдэглэв. Нехемия гунигтаагаар хааны өмнө очлоо. Гэтэл хаан "Нехемия, өнөөдөр царайч нь яагаад ийм муухай байна? Ямар асуудал байна? Надад бүгдийг хэлнэ үү? Би чамд туслая" гэжээ. Тэгэхэд Нехемия хааны өмнө түр залбиран зориг ороод хэлжээ. "Хаантан минь, үнэн дээр би өөрийн нутаг Израилийг мартаж байсан удаа нэгч байхгүй. Гэтэл Ерүсалимийн хаан хаалга бүгд шатаж, дайснууд ард түмнийг минь дээрлэхэж байгаа мэдээг сонссон юм. Намайг нутаг руугаа яваад хан хэрмээ дахин засаж янзлахад минь туслаач." Тэгээд хаан ингэж хэлжээ. "Тэгвэл яваад хан болон хаалгаа дахин босгож ир. Хэрэгтэй юм юу байна? Бүгдийг надад хэл, би туслах болно." Ингээд Нехемия Персийн хааны тушаалаар Ерүсалим руу явхаар болов. Бурхан Нехемиягийн залбирлыг сонссон юм. Нехемия өөрийн нутаг Ерүсалим руу буцахаар боллоо. Нурсан хэрмийн хаан болон хаалгыг сайн харав. Тэгээд "Бүгдээрээ хамтдаа нурсан хаан хэрмээ босгоцгоё" гэд хамтдаа босгохыг хүссэн хүмүүсийг цуглуулan гэртээгээ ойрхон мөн өөрсдийн янзлахыг хүссэн тэр газраа хариуцсан хэрмийн хаан болон хаалгануудыг засч эхэллээ. Гэтэл нэгэн өдөр Сабалак болон Добиянаар хүмүүсийг дагуулan ирэв. Нехемия болон ард түмнийг илэглэн шоолж эхлэв. Ард түмнийг хан болон хаалгыг засварлах ажилд саад учруулж эхэллээ. Гэвч Нехемия хичээнгүйлэн ажилласаар байлаа. Нэг гараараа дайтан, нэг гараараа ажилласаар байлаа. Эцэст нь Нехемия болон ард түмэн Бурхны тусламжтайгаар 52 өдрийн дотор хэрмийн хаан болон хаалгануудаа дахин сэргээж босгож чаджээ. Хайртай хүүхдүүдээ, Нехемия өөрийн ард түмний зовлонд мэдээг сонсоод ямар шийдвэр гаргасан бэ? Сонсоогүй юм шиг царайлсан уу? Үгүй ээ. Бурханд хандан тэр залбирсан. Тэгээд хүмүүсийн эсэргүүцэл дундч эцсээ хүртэл бэлтгэлээ ханган хэрмийг гүйцээж чадсан. Бурхныг хайрладаг хүмүүс эх орныхоо төлөө залбирдаг хүмүүс байдаг. Нехемия шиг эх орныхоо төлөө залбирдаг, бас хайрладаг бяцхан хүүхдүүд болоосоо хэмээн ерөөж байна.